салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Otto Frederick Warren Beer 1994 оны 12 сарын 12-нд Америк нэгдсэн улсын Cincinnati хотод Cindy Warren Beer за Fred Warren Beer гэдэг хоёр хүний гэр бүлд төрсэн байгаа. За тэр бол хоёр дүүтэйгээ ингээд ам бүл тавуулаа юм байна. Otto болохоор сурагч байх үедээ сурлагаараа бол онцгой амжилт гаргаж исэн юм бэлээ. Тэгээд Wyoming гээд ахлах сургуулийг 2013 онд төгсөхдөө сургуулийнхаа хоёрт бичигдэх хамгийн өндөр амжилттай сурагч буюу Salutatorian гэсэн тэм цолтой төгссөн. Нэгт бичигддгийг нь болохоор Valedictorian гэж нэрлэдэг байлээ. Тэгэхээр сургуулийнхаа хоёр дахь шилдэг сурагч нь байсан гэсэн үг. Otto бол хүмүүсийн дунд нэлээд тийм хүндлэгддэг, хүндлэл хүлээсэн сурагч байсан. Тэр бол маш тийм даруухан зан чанартай, олонтой аягүй сайн, нийтдэг, нийгэмшсэн, сайн нийгэмшсэн гэхүү дээ. Тэр бол эргэн тойрныхоо хүмүүст хөгжилтэй түүх ярьж, тэдний сэтгэл санааг нь үргэлж өргөдөг байсан. Ирээдүйн ерөнхийдөө гэрэлтэй, амжилттай тийм албан агч болно гэдэгт нь хүмүүс ерөөсөө эргэлздэггүй байсан. Дараа нь Otto Виржиниагийн их сургуульд элсэж ороод худалдаа болон эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшихийн хажуугаар дэлхийн доктортой хөгжлийн чиглэлээр дагалдах мэргэжил бас судалж исэн юм байна. Бас тэр оюутны холбоонд элсээд аюуха замналаар явхаар шийдсэн. За ирээдүйд бол банкны салбарын ажилтан эсвэл бизнес эрхлэгч болох нь бараг тодорхой юм шиг харагдчихсан. За тэгээд Ottогийн хамгийн дуртай зүйл нь аялал байсан маа. Тэр бол хэсэг хугацаанд Лондонгийн эдийн засгийн их сургуульд суралцж исэн. Бас Европоор аялж, Куб, Эквадор гэх улсуудаар явж исэн. Тэрнээс гадна еврей залуучуудад зориулсан Birthright гэдэг хөтөлбөрийн хүрээнд Израиль улсад бас очиж исэн юм байна. Тавчхандаа гэх юм бол энэ залуу аялалд бүр үнэхээр дуртай. Аялал гэдэг зүйл түүний хувьд бол хамгийн том хүсэл тэмүүлэл нь байсан маа. Очихыг мөрөөддөг холын сонирхолтой газруудын жагсаалт бол маш урт байсан. За тэр жагсаалтын хамгийн дээд хэсэгт нь нэг онцгой улс багтжсэн. Гадаад ертөнцөөр аялаад шин соёлтой танилцах дуртай байсан нь Ottог бол 2015 оны 12 сард Хонконг руу аваачсан. За түүний Хонконг дахь аялал нь амралтын үеийн сургалтын хөтөлбөрийнх нь нэг хэсэг байсан. Тэгээ соёлын асар их ялгаатай байдлыг бүр зарим талаараа бүр тэр ялгаанаас нь болоод Otto аялалдаа маш их сэтгэл хангалуун байсан маа. За тэгээ шинэ он гарахаас өмнөхөн Otto бол Young Pioneer Tours гэдэг нэртэй аяллаа компанийг олж мэдсэн. За тэгээ тухайн компанийг болохоор барууны 2 эргээ үүсгэн байгуулсан. За адал явдалд дуртай залуустаа дэлхийн хамгийн хаалттай, хамгийн их хяналттай гэж тооцогддог орны нэг болох Хойд Солонгос улсад аюулгүйгээр аялах тийм ховор боломжийг энэхүү байгууллага санал болгодог байсан юм. Барууны орны иргэдэд Хойд Солонгос руу нэвтрэх ер нь бол нэлээд тийм хэцүү байдаг гэдгийг та бүхэнд угаасаа тайлбарлах шаардлагагүй байх. Гэхдээ олон хүмүүсийн боддгоос ялгаатай нь гэх юм бол Хойд Солонгос жуулчдад шууд хаалтах ч юм уу эсвэл баривчлах тохиолдол маш ховор байдаг. За тэгээд Young Pioneer Tours олон жилийн туршид жуулчдын группүүдийг тийш нь авч явж исэн туршлагатай ямар нэгэн тийм ноцтой асуудлууд бараг гарч байгаагүй юм билэ. Мэдээж тэдний зарим хүмүүсийг саатуулж исэн тохиолдлуудад байдаг. Гэхдээ ихэнх нь тодорхой шалтгаантай байсан гэж үздэг. Яагаад гэхээр зүгээр нэг гадаадын жуулчныг ямар ч үндэслэлгүйгээр баривчлах юм бол олон улсын хэмжээнд асар том ийм улс төрийн асуудал үүсэх эрсдэлтэй. За тухайн Young Pioneer Club гэдэг компани одоогоор ч гэсэн ингээд өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа явуулсан хэвээрээ идэг юм байна. За тэдний вебсайтаар ороод харах юм бол Тажикстан, Лаос, Украин, Фукушима, Беларусь, Чечен гэх зэрэг юр бусын тийм чиглэлүүд рүү аялал захиалах боломжтой байдаг юм байна. За аяллаа үнэ ойролцоогоор $800 $5,000 хооронд хэлбэлцдэг. За гэсэн хэдий ч тус компани ялангуяа Америк жуулчдад Хойд Солонгост аялах нь аюулгүй гэж байнга итгэлийг нь төрүүлдэг байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол тэдний хатуу дүрмийг хэрвээ ягштал ингээд мөрдөх юм бол Хойд Солонгост аялахад ямар ч асуудалгүй гэж өөрсдийн зүгээсээ тайлбарладаг. Otto $1,200 урьдчилгаа төлбөр төлснийхөө дараа Young Pioneer Tours-ийн аяллаа багийн бусад гишүүдтэй тэр дотор нь болохоор ойролцоогоор 10 Америк иргэнтэй хамт ингээд 2015 оны 12 сарын 29-нд Бээжин хотоос Пхёнgyang гэдэг нийслэл рүү хөтлсөн юм байна. За тэд бол шинэ жилийн баярыг Хойд Солонгост өнгөрүүлэхээр төлөвлөсөн. За нийт бол 5 хоногийн аялал хийхээр байсан юм байна. За аяллаа багийнхан бол Янкато олон улсын зочид буудалд байрласан. За энэ нь болохоор Хойд Солонгосын хамгийн том тийм зочид буудал юм байлээ.
Үндсэндээ бол тухайн улсад одоо явж очсон гадаадын жуулчдын ихэнхийг нь энэ зочид буудалд байлгадаг байсан юм. За тэгээд тухайн зочид буудал нь хотын төвд тийм нэг арал дээр байрладаг. За тухайн үеийн жишгээр нэлээд орчин үеийн тийм тогтчлолттой. Дотор нь болохоор хид хидийн ресторан, усан одоо саун, өсчин хүртэл байдаг. Зочид буудлын бараг бүх хэсгээр жуулчид бол чөлөөтэй явж болох ч гэсэн нэг л онцгой газар байсан нь 5 дугаар давхар байгаа. Жуулчдад болохоор яг тухайн 5 давхарт бүр ганц хөлч тавихыг зөвшөөрдөггүй. Лифтнийхэн товчлуур дээр 5 давхрын дугаар ч гэсэн огт байдаггүй. За гэхдээ техникийн хувьд гэх юм бол одоо шатны хонглоор нь дамжаад тийшээгээ хүрэх боломжтой юм байна. За тэгээ нууцаар тухайн давхарт гарч үзсэн хүмүүсийн ярьснаар бол үнэндээ энэ нь нэг биш одоо 2 давхар бүхий хэсэг байсан. Тэгээ ханууд нь бол бүхэлдээ одоо суртал хуулахын зураг, урайгаар дүүрэн тэгээд тоолж баршгүй олон тийм цоочтой хаадаганууд тэнд нь байсан гэдэг. Олон хүний үздгээр тэр хэсэгт бол зочид буудлыг бүхэлд нь хянах тийм танталтын өрөөнүүд байрладаг гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд камернууд одоо ингээд суйрлуулсан байгаа шүү дээ одоо бүх давхарт нь. Тэрийг нь хяндаг дэлгэцнүүд нь яг тухайн давхартаа байдаг гэсэн үг. Тэрхүү цоочтой хаалганы цаана жуулчдын өрөө болгонтой холбогдсон чанга яригч дэлгэцүүд байдаг. Тэгээ тагнуулын ажилтнууд зочин болгоны хөдөлгөөн бүрийг нь ажиглаж идэг гэсэн яриа бол төгөөмөл байд юм байна. За Америкийн эмч Calvin San гэдэг нэг хүн байсан юм байна л да. Тэр болохоор яг тухайн 5 давхарт нь орж үзэж чадаад тэгээд авсан бичлэгүүд нь хүртэл одоо ингээд олон нийтэд тарж исэн юм билээ. За тэгээ Отогийн хувьд бол аяллаа эхлэл нь ерөнхийдөө боломжийн одоо тайван өнгөрсөн. Мэдээж тэднийг бол хойд Солонгост хөл тавьсан даруйд хууль сахиулагчид маш нарийн шалгаад нэгтэлсэн. Гэхдээ зарим хүний төсөөлдөг шиг тэгж амар одоо санагдахаар хэмжээнд бол шалгаагүй. За тэрний дараа нэг бол зочид буудлын өрөөнүүдэд нь оруулаад эргэн тойронтой танилцуулсан. Гэхдээ удалгүй аяллаа группийг нэг хачирхалтай газарт аваачсан нь хожим бодоод хахад бараг л тийм муу ёрийн дохио юм шиг санагддсан байна. За тэднийг бол хамгаалалттай аяллаар USS Pueblo гэдэг хөлөг онгоц үзүүлэхээр авч явсан. Эхлээд бид хөлгийг үзэн дараа нь үндсэн барилга руу явах замдаа энэ хэргийн талаар тайлбарлана гэж одоо хүтчин хэлсэн юм байна. USS Pueblo гэдэг нь болохоор 82 усан цэргийн албан хаагчтай Америк нэгдсэн улсын тагнуулын хөлөг онгоц байсан. Тэгээд 1968 онд хойд Солонгосын тал баригдсан юм билээ. Тэгээ хөлөг онгоцны одоо аяллаа үеэр хөтчнөр нь болохоор зоригтой хойд Солонгосын айрам империалист дайснаас энэхүү хөлгийг яаж булааж авсан тухай тийм түүхийг бол ярьж өгсөн байна. Тэгээ бодит байдал дээр бол хөлөг дээр байсан Америкийн 82 усан цэрэг бараг бүтэн жилийн турш хойд Солонгос хоригдоод, зодуулаад, үлсгэлэнд нэрвэгдсэний эцэст судлагдчихсэн юм билээ. Тэгээ энэ түүхийн хувьд гэх юм бол Отод нэлээд тийм таагүй сэтгэл төрүүлсэн ч гэсэн одоо бусад группийн ер нь одоо энийгээл тэгээд өнгөрсөн юм байна. Тэдэнд зөвхөн төрийн суртал ухуулахын өнгө аястай зүйлсийг л харуулдаг гэсэн. За хөтөчнөр болохоор тухайн группийн хүмүүсийг үргэлж хатуу хяналтанд ор байлгаад ойр орчимд нь цэргийн болон тагнуулын байгууллагын төлөөлөгч юм шиг харагдахаар хүмүүсийг бол байнга одоо ингэж дагалдуулж явуулдаг байсан маа. Яагаад гэхээр хин нэгэн тогтоосон маршрутаас нь одоо гараад ч юм уу тэр том улаан хөшигний ард яг юу байгааг харах гэж оролдох юм бол асуудал үүсч угаасаа болцсохгүй. За тэгээд төлөвлөгөөт аялал арга хэмжээнээс бусад үед жуулчдыг бол зочид буудлын тухайн тэр хэсэг нутаг дэвсгэрээс гарахыг бол хориглодог байсан. Тэгээд тусгай зөвшөөрлгүйгээр хинч гадагшаа явж болдоггүй. Нэг ясандаа бүхэл бүтэн улс орон шиг харагдах аврах том задгай тийм суртал хуулахын музей байсан гэсэн. Гэхдээ тийм байлаа гэд Отогийн хувьд энэ аялалдаа сэтгэл хангалуун байсан. За аяллаа групп дундаа Ото бол нэр хүндтэй бараг бүгд бол түүнд дуртай байсан маа. Ялангуяа хамт нэг өрөөнд орсон Danny Grattan гээд нас ахмаг тийм Британи эрхтэй түүнтэй бол маш сайн ойлголцож ярилцдаг байсан. Тэр хоёр болохоор биенийхээ яриаг дэмжиж, үргэлж инээлдэж цагийг хөвчлөлтөд өнгөрөөж исэн. Тэгээд тухайн Danny тэгээд Ото хоёр болохоор хоёулахнаа аяллаа группт дангаараа бүртгүүлсэн хүмүүс байсан болохоор нэг өрөөнд хамтд нь оруулсан юм байна. Тэгэхээр энэ хоёр хүн бусад хүмүүсээ ерөөсөө мэддэггүй. Тэгээд хойд Солонгост очсныхоо дараа одоо ингээд хоорондоо танилцсан гэсэн үг. Тэгээд ч ер нь хоорондоо сайн найзууд бол болж чадсан юм билэ. Шинэ жилийн орой аяллаа группийг Ким Ил Сууны талбай руу авч явсан юм байна. За Пхёнgyang хотын төвд байрлах энэ талбайд хойд Солонгосын бүр хэдэн 10 мянган иргэд цуглараад шинэ оноо ухтах хасар том тийм баярыг тэмдэглэжсэн. Жинхэнэ утгаараа бол айгүй тийм том хэмжээний арга хэмжээ байсан маа. За тэгээд тэнд бол хэсэг хөгжилтж жогоод аяллаа групп буцаж буудалтаа ирээд шүнжин архитаж баяраа үргэлжлүүлсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр шүн
зочид буудлын бааранд үдшилэг үргэлжилж явах үеэр Отто байхгүй байгааг бол хинч бараг анзаараагүй. Группийн бусад хүмүүс үүрээр 4-4 хагас хүртэл арх ууж баярлцгаасан. За тэгэхээр тэр том буудал Отто хаана байсан байж таарах уу? Хэд хэдэн ресторан, за баартай тэгээд жуулчид ихэнх хэсгээр нь чөлөөтэй явж болдог. Тийм амархан одоо ингээд хаана байгааг нь мэдэх бараг боломжгүй байсан гэсэн үг. Ойролцоогоор шөнийн 2 цаг 30 минутаас 4 цаг 30 минутын хооронд бараг 1 хагасаас 2 цагийн хугацаанд бол Оттог хинч харснаа санахгүйсэн. За тэр үед болохоор түүний одоо өрөөнд нь хамт байсан Дэни болохоор буцаад өрөөлөгөө яваад очисон чинь Отто аль хэдийн унтчихсан байсан. За ямар тач дараагийн өглөө нь буюу одоо 2016 оны 1 сарын 1-нд оны эхний өдөр аялын групп эрт босоод Пёньян гээд нөгөө нийслэлийнхэн дээгүүр нисдэг тэргээр үзэх аялалд оролцсон. Тэр үеэр бүгд л айгүй хөвгөлтэй байсан. Аялалтаа одоо сэтгэл хангалуун тэгээ удахгүй угаасаа гэртээ харих нь гэсэн төвчгсөн байсан. За 2016 оны 1 сарын 2-нд аялын групп Пёньян олон улсын нисэх онгоцны буудлын руу хөтлөөд Бээжин рүү буцах онгоцонд суухаар бэлтгэжсэн. За тэгсэн чинь онгоцонд сууж авах үеэр нь Хойд Солонгосын 2 тийм албан тушаалтан группийнхний араас орж ирээд Отто Warmbier-ийг одоо онцолж дуудаад бидэнтэй хамт явна уу гэд тохио өгсөн маа. Отто болохоор тухайн үед нэг их юм бодоогүй, магадгүй одоо цүнхийг нь ч юм уу дахиад нэг удаа шалах гэж байгаа юм болов эсвэл ямар нэг зүйлээ би мартаад үлдээсэн байж магадгүй гэж тиймэрхүү зүйлэл ботсон маа. Тэр ч байтугай түүний одоо өрөөнд хамт байсан гэсэн Danny Grattan тоглоом болгоод за ингээд чамайг хамгийн сүүлийн удаа харж байгаа хаа гэд хошгинжсэн юм бэлээ. Отто ч гэсэн энийгээд 2 албан тушаалтны араас терминалийн зүг алхаж эхэлсэн. За ямар асуудал гарсныг хинч мэдэхгүй, ер нь асуудал гарсан эсхийг хүмүүс ерөөсөө ойлгоогүй. Бүгд аяллаа ингээ сайхан одоо өнгөрүүлсэн байсан болохоор энэ явдлыг нэг их тоогоогүй. За ингээ хэдэн минутын дараа Оттог болохоор буцаад хүрээд ирнэ гэж тэд нар бодож исэн. Тэгсэн чинь зорчигчид онгоцондоо суусны дараа нэг Хойд Солонгосын албан тушаалтай онгоцонд одоо орж ирэнгүүтээ маш тийм товчхон гэмээр одоо мэдэгдэл хийсэн маа. Тэгээ тэр болохоор Отто маш хүнд өвдсөн болохоор бид түүний гимлэг рүү хүргэсэн гэж хэлсэн. Тэгэл бол өөр юусоо ямар ч тийм тайлбар өгөөгүй. Ингээ аяллаа одоо групп болохоор Оттоггүйгээр хөөхөөсөр аргагүй болсон юм билээ. Хожим нь нөгөө Young Pioneer Tours гээд компани төлөөлөгчдийн ярьснаар л Оттог тэр үед авч явснаас хойш тэд нэр түүнтэй одоо дахиж ерөөсөө холбоо тогтоож чадаагүй гэж ярьсан. За Оттог авч явсны дараа энэ хэрэг маш тийм бүрхэг ойлгомжгүй болж эхэлсэн. Яагаад гэхээр тэр үеэс хойш болсон үйл явдлын талаар одоо бидний мэдж байгаа үндсэн мэдээллийг сурвалж нь зөвхөн Хойд Солонгосын төрийн мэдлийн тим одоо мэдээллийн агентлаг болох Korean Central News Agency юм бэлээ. За өөрөөр хэлэх юм бол бид нар ингээ одоо юу болсон талаар тэдний хэлсэн зүйлдэл найдахаас өөр аргагүй болсон гэсэн үг. Гэхдээ тэдний тайлбар бодит байдалтай нэлээд зөрдөг гэж олон хүн үздэг юм бэлээ. За мэдээж энэ талаар бол Америк нэгдсэн улсын төрийн департамент даруй одоо мэдээллийг авсан. Гэхдээ тухайн үед Хойд Солонгосын засгийн газрын үйлдэлийг ерөнхийдөө бол урьдчилан таамаглаж болно гэж тэд нар бодож байсан маа. Олон хүний төсөөснөөр тэд нар бол Оттог олон нийтийн өмнө гаргаж ирээд тагнуулсан гэх мэт хэрэг хүлээлгэж магадгүй. Дараа нь болохоор шудраг бус урьдчилан одоо шийдсэн шүүх хурал зохион байгуулад тэгснээрээ түүнийг одоо улс төрийн хилэлцээ хийхэд ашиглах барьцааны хүн болгож үлдээх байхаа гэж үзчихсэн юм. Харамсалтай нь одоо бодит байдал дээр яг юу болж байгаа гэдгийг Америк нэгдсэн улсын тал бараг огт мэдэхгүй байсан. Америк болон Хойд Солонгос гэсэн энэ хоёр улсын хооронд дипломат харилцаа бараг байхгүйтэй адилхан тийм нөхцөлд тэгээ шууд холбоо тогтоох сууг бол үндсэндээ юу ч байгаагүй. 2016 оны 1 сарын 22-ны Баасан гарагт Хойд Солонгосын төрийн мэдлийн Korean Central News Agency нэг мэдээлэл гаргасан. За тэгээ тухайн мэдээлэлд Otto Warmbier гэдэг хүнийг улсын эсрэг дайсагнасан үйлдэл хийж байхад нь баривчилсан гэж дурдсан юм билээ. Тэгсэн мөртлөө яг энэ мэдээлэлтэй ямар ч тодорхой тайлбар одоо агуулаагүй байсан болохоор олон нийтийн донд асар их тийм цуурхал таамаглалууд тархаад эхэлсэн. Тэгээд дайсагнасан үйлдэл гэдэг нь өөрөө яг юу гэсэн үг юм? Тэр нь террорист ажиллагаа байсан юм уу? Эсвэл тэд нар одоо Оттог олон улсын хэмжээний тагнуул нууц ажиллагааны одоо ажилтан гэх мэтээр буруутгаж байгаа гэсэн үг үү? Яг үнэндээ ингээд Оттог маш сайн мэддэг гэсэн хүмүүсийн хувьд ийм зүйл сонсох нь одоо бараг л инээдтэй гэмээр одоо мэдэгдэл байсан. Бараг бүгд шахуу энэ зохиож яриад байгаа юм шиг зүйлүүд нь буршаал худлаа гэж хэлэх байсан гарцаагүй. Тэгээ түүний гэр бүл, найз нөхөд хамт сурж исэн хүмүүс за тэгээ нөгөө аялын группийн бүх хүмүүс одоо ижил бодолтой байсан. Отто бол дүрм журмыг одоо баримталдаг тийм хаана юу хийхээ мэддэг хүн байсан. Өөрөөр хэлэх юм бол ингээл за яавал гэжтэй зүгээр штэ энэ төр гэсэн тийм хайн хаанцдаг хүмүүс энийг бол байгаагүй. Харин ч бүр ингээ эсрэгээрээ дүрм бол дүрм. За тэгээ анх нөгөө аялалд явж байхдаа ч гэсэн Хойд Солонгос руу
явж байгаа хүмүүст бүр онцгойлон маш тийм хатуу одоо дүрмийг танилцуулдаг байгаадсэн шүү дээ. За тэгээд хойд Солонгос яг юунд одоо Оттог буруутгах байгаа гэдгийг мэдхийн тулд 6-7 хоногоос илүү хугацааг өнгөрөөх шаардлагатай болсон юм билээ. За тэгээд юу болсон бэ гэхээр хойд Солонгосын хэлснээр бол Отто зочид буудлаасаа нэг суртал ухуулгын зурагт хуудсыг хулгайлахыг завдсан гэсэн ийм зүйл гарч ирсэн. Заримдаа болохоор бүр хулгайлсан ч гэж мэдгдсэн юм билээ. Тэгээс тухайн одоо яг суртал ухуулган дээр нь юу гэж бичигдсэн байдаг вэ гэхээр Ким Жон Илийн эх оронч үзлээр өөрсдийгөө улам хүчрэхэг зэвсгэлцгээе гэсэн тийм үгтэй байсан. Магадгүй одоо бусад улсын хүмүүст энэ одоо суртал ухуулга лоозон ураач гэхэр зүйл юм уу? Энэ нь айгүй инээдтэй сонсогдож магадгүй. Гэхдээ хойд Солонгост бол дээд удирдагчийн нэр эсвэл дүрсийг нь агуулсан альва материалыг хулгайлах, гэмтэх, доромжлох асуудлыг маш одоо тийм ноцтой гэмт хэрэг гэж үздэг. Гаднаас нь харахад утгагүй юм шиг боловч тэд ийм зүйлд бол үнэхээр маш тийм одоо хатуу ханддаг юм байна. За тэгээ дараа нь болохоор дэлхийн мэдээллийн сувгуудаар дахин цэцэгдэх нэг дүр зураг бол гарч ирнэ. Тэр нь болохоор 2016 оны 2 сарын 29-нд болсон Оттогийн хэвлэлийн одоо баг хуралд байгаад байгаа. Тэнд бол Отто олон нийтийн өмнө гэмбурууга хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ мэдгдсэн. За түүний хэлснээр бол тэр аялалтаа гарахаасаа ч өмнө ямар нэг зүйл хулгайлахаар төлөвлөсөн байсан. Тэр зүйл нь эцэстээ нөгөө хулгайлсан гээд байгаа зурагт хуудас байсан маа. Тэгснэ яг энэ одоо зурагт хуудас хулгайлах санааг түүнд өгсөн хүмүүс нь өөрийнх нь төрлөх хот болох Cincinnati-д байдаг Methodist сүм болон Z Society гэх нууц байгууллага байсан гэж ярьсан. За тухайн одоо зурагт хуудсыг хэрвээ авч чадах юм бол Z гэд Society-д элсүүлэх амлалт өгсөн гэж хүртэл ярьсан байдаг. За тэгээ хэвлэлийн баг хурлын үеэр яг юу гэж ярьж ирснийг нь одоо та бүхэнд хэлж өгье. Юуны өмнө миний хүсэлтээр зохион байгуулагдсан энэ хэвлэлийн баг хуралд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Бас бүгд найрамд харчилсан Солонгос ард улсын засгийн газарт гэмт хэргийнхээ төлөө уучлал хүсэх, өршөөл гуйх, амийг минь аврахад туслахад хүсэх боломж олгосонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Намайг Otto Frederick Warmbier гэдэг. Би 21 настай. Би бүгд найрамд харчилсан Солонгос ард улсын ард түмэн болон засгийн газрын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Энэ даалгаврыг Friendship United Methodist сүм надад өгсөн. Z Society-гийн ятгалах болон Америк нэгдсэн улсын засаг захиргааны далд дэмжлэгийн үр дүнд би энэ гэмт хэргийг үйлдсэн. Энэхүү гэмт хэргийн зорилго нь Солонгосын ард түмний хөдөлмөрч чанар болон урам зоригийг нь сулруулах явдал байсан. Энэ нь өөрөө маш тэнэг зорилго. Би Америк нэгдсэн улсад өсөхдөө боловсролын систем болон хэвлэл мэдээллээс бүгд найрамд харчилсан Солонгос ард улс бол нууцлаг тусгаарлагдсан коммунист улс гэж ойлгож өссөн. Иннээс нь болоод над шиг адал явдалд дуртай залуу өөрийн нэр хүндийг өсгөж бүгд найрамд харчилсан Солонгос ард улсын эсрэг барууны ялалтыг харуулахыг хүссэн гэж ярьсан байдаг. Гэхдээ энэс чачралтай зүйл бол байсан. Отто болохоор өөрийн мэдэгдэлтэй тэр бол одоо нөгөө методист гэдэг сүм байгаа штэ. Тэр за тэгээд Z Society хоёулаа одоо Америкийн тагнуулын төв газартай холбоотой бүх хэрэг олон улсын тагнуулын ажиллагааны нэг хэсэг байсан гэж хүртэл хэлж исэн. Тэгээ энийг нь одоо ингээд өөрийнх нь ярьснаар ойлгоё гэх юм бол Америк нэгдсэн улсын засаг захиргаа Z Society-тэй нягт холбоотой тэгээ тагнуулын төв газраар дамжуулж миний үйлдэлийн талаар урдчлан одоо мэдчихсэн. Миний гэмт хэрэгт ингээд оролцсон. Би одоо ингээ өршөөлөх хүсэж байна. Бас амийг минь аврахын тулд боломжтой бүх тусалцааг ингээ үзүүлээч гэж ярьж байсан маа. Мэдээж одоо олон улсын ажиглагчид за тэгээ Оттог мэддэг хүмүүсийн хувьд энэ бүх мэдэгдэл нь ямар ч одоо үнэмшлэхгүй бүр ингээд албан хүчээр ийм зүйл яриулаад байгаа юм шиг харагдчихсэн. Тэгээ эцээст нэг одоо тэр сүм одоо Cincinnati-д байдаг зүгээр ингийн нэг сүм штэ. Яагаад хин нэгнийг одоо хойд Солонгосоос чи суртал ухуулахын зурагт хуудас хулгайлаад ирээ энэ төр гэсэн даалгаврыг өгөх үү? Тэгээ бас энэ яригадаад байгаа Z Society гэд байгууллага байд юм байна л та. Тэр нь яг үнэхээр одоо байдаг тийм газар юм билэ. Тэгээ тэр байгууллага нь болохоор Виржиниагийн их сургуулийн нууц нийгэмлэгүүдийн нэг юм билэ. Тэглээгээд Оттог олон улсын тагнуулын хувилдаанд оролцдог гэсэн ямар ч тийм нотлохоо бол бүр хизээж гарч ирж байгаагүй. Тэгээ яг хуу ийм одоо нууц байгууллага байдаг нь үнэн ч гэсэн Оттог олон улсын тагнуулын хувилдаанд оролцдог гэсэн ямар ч нотлохоо бүр хизээж гарч ирж байгаагүй. Тэгээ тэр Z Society-гийн зүгээс болохоор Оттог хизээж манай гишүүн байгаагүй бас гишүүнээр элсэх хүсэлт ч гэсэн гаргаж байгаагүй
авахгүй гэж мэдгдсэн юм байна. Тэрнээс гадна тэд нар болохоор тагнуулын төв газар буюу одоо Central Intelligence Agency-тэй ямар нэг холбоотой гэх мэдээллийг өөрсдийн зүгээс төлөөлөгчд нь бүр эрс няцааж исэн. Оттогийн хэвлэлийн одоо бахварлын үеэр уншсан одоо мэдээлэлт нь болохоор тухайн байгууллагын гишүүд сургуулаа төгссөн даруйда өндөр цалинтай ажилд ордог гэдгийг мэдснийхээ дараа би Z Society-д эсхийг маш их хүссэн. Friendship United Methodist сүм надад энэ даалгаврыг өгсөн. Энэ даалгавар нь бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын эсрэг Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны дайсагнасан бодлоготой нягт уялдаатай байсан. Зорилго нь бүгд найрамд гарчсан Солонгос ард улсад Христийн шашныг түгээх бас сүмийн Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас авах дэмжлэгийг нэмэгдүүлэх явдал байсан гэж бичигдсэн байсан. За энэ тайлбар нь өөрөө одоо маш олон асуултуудыг хойноосоо дагуулж исэн. За юуны өмнө одоо Отто бол өөрөө еврей гаралтай хүн юм байна. Тийм болохоор нэг Христийн сүмийн төлөө суртал ухуулахын зурагт хуудас хулгайлна гэдэг нь логикийн хувьд бол төдийлөн нийцэхгүй юм шиг санагддаг. За тэрнээс гадна дараагийн хэсэг нь бол бүрч хачирхалтай байсан. Би гэмт хэрэгтэй бэлтгэхийн тулд маш нарийн төлөвлөгөө боловсруулсан. Би хамгийн чимээгүй. Тэгээ Сэмэрхэн явхад тохиромжтой гутлаа зориуд авч ирсэн. Гэмт хэрэг өгүүлдэхдээ тэр гутлаа өмснө гэдгээ мэдчихсэн. Би бэлтгэл хийхийн тулд замын тэмдэг хулгайлж исэн гэж одоо бичигдсэн байсан. За тэгээд одоо өөрийнхөө бичсэн зүйлийг тэр чигт нь одоо тэр ухаан одоо мэдээллийнхаа өдөр уншаад байгаа юм л та. Энэ бүхнийг ер нь ингээд сонсоод үзэхэд бол киноны зохиол юм шиг санагдчихэж магадгүй. Олон хүний хувьд одоо үнэмшил бол маш багатай байсан. За дараа нь бол Отто үргэлжлүүлээд эцэст нь гэж хэлэхэд би Америкийн нэгдсэн улсын бүгд найрамд гарчилсан Солонгос улсын эсрэг тууштай дайсагнасан бодлогын улс төрийн золиос болсон гэдгээ тодорхойлж энд хэлмээр байна гэж мэдэгдсэн байлээ. Тэгвэл тэрнийхээ дараа одоо маш нарийн боловсруулсан гэдэг байгаа түүхээ бол өөрөө ярьсан. За тэгээд юу гэж ярьсан бэ гэхээр 2015 оны 9 сарын 23-нд би найз Стефан Веббийн гэрт оройн хоол идчихсэн. Тэнд Стефан болон түүний ээж Sharon Webb хоёр байсан. Sharon Webb гэх эмэгтэй нь Friendship United Methodist сүмийн шашны одоо албан тушаалтан. Тэгээд тэр надад тэдний сүм Хойд Солонгосын засгийн газрыг дэмждэггүй коммунизмыг устгах ёстой гэж хэлжсэн. Бас коммунист орнууд улс төрийн уриал азангоор нэгддэгэ гэж тайлбарласан. Тэгээд Sharon надаас Хойд Солонгосын нэг чухал улс төрийн урайг авчирч сүмдээ бараг л дурсгал юм шиг өлөгхийг хүссэн талаараа хэлсэн. Ингэснээр бид Хойд Солонгосын ард түмний эв нэгдэл урам зоригийг сулруулж барууны орнуудаас өгч байгаа доромжлолыг харуулна гэж тэр хэлсэн. Тэр намайг зуны ажилдаа явахын тулд машин маш их хэрэгтэй байгаа гэдгийг мэдчихсэн. Хэрвээ би амжилттай гүйцэтгэх юм бол $10,000 үнэтэй хуучин машина өгнө гэж амласан. Харин хэрвээ би баривчлагдаад буцаж очиж чадахгүй бол сүмийн зүгээс ээжд минь буйны хандив болгоод $200,000 өгнө гэж хэлсэн. Энэ мөнгө нь миний дүүнэрийн их сургуулийн сургалтын төлбөрт дэмжлэг болох байсан гэж ярьсан байдаг. Тэгээ энэ мэдээлэл нь одоо ууртчилж бэлтгэсэн өг болгоныг нь маш тийм нарийн хянаад тэгээ биччихсэн тийм бичвэрээс уншиж байгаа гэдэг нь бол ээлт харагдчихсэн. Тэгээ Хойд Солонгосын одоо албан ёсны тайлбар нь болохоор Оттогийн зорилго нь Солонгосын ард түмний хөдөлмөрч чанар, урам зоригийг сулруулж, нэг төрлийн одоо өөрсдийнх нь хувьд айгүй үн цэнтэй зүйлийг олзолж авчрах тийм одоо хулгайлах явдал байсан гэж үзсэн. Гэхдээ яг энэхүү мэдээллийг үзсэн олон улсын ажиглагчид нэг зүйл дээр бол санал нийлдэг. Отто болохоор энэ үгийг өөрөө ингэж зохиож бичээгүй гэдэг нь бараг илт байсан. Яагаад гэхээр Отто яг тухайн мэдээллийг олон 10 магадгүй хэдэн зуун удаа давтаж одоо бэлтгэсэн юм шиг байдалтай харагддаг. За бас сэтгүүлчдээс ямар асуулт ирэхийг хүртэл урьдчилан мэддэг байсан юм шиг хариулж исэн. За тэгээ нэг асуултын дараа тэр бол асуулт тавьсанд баярлалаа. Одоо би гэмт хэргийнхээ дэлгэрэнгүй тайлбарлая. 2015 оны 12 сарын 27-нд би ганцаараа Бээжинд явж чад 2 өдөр хоттой танилцсан. 2015 оны 12 сарын 29-нд Бээжингийн олон улсын нисэх буудлын дээр аяллаа групптэйгээ уулзсан гэж хариулсан байдаг. За тэгээ сонирхолтой нэг зүйл нь байсан гэхээр Отто бол тухайн одоо зурагт хуудсыг түрүү ярьжсэн нууцлаг гэдсэн 5 давхраас биш харин 2 давхраас авсан гэж мэдүүлсэн. 5 давхар болохоор жуулчдад хатуу хоригдсон тийм угаасаа бүсгсэн шүү дээ. Харин 2 давхарт жуулчид бол чөлөөтэй очих тийм эрхтэй газар байсан. Гэтэ түүний хэлснээр зурагт хуудсыг тухайн давхрын зөвхөн ажилтнуудад зориулсан хэсгээс авсан юм байна. За ингээд хэдийгээр мэдээлэл нь маш тийм эргэлзээтэй баг худлаа юм биш үү гэж бодогдчихсэн ч гэсэн нэг зүйл хүмүүсийг багч гэсэн тайвшруулсан юм билээ. Тэр нь болохоор мэдээж Отто гэдэг залуу амьд байсан.
Тэрнээс өмнө түүний талаар бараг ямар ч мэдээлэл ингээд байгаагүй, бүр ингээд амьд өгсөн нь ч бүр мэдэгдэхгүй байсан юм билээ. Зарим хүмүүс бүр түүнийг аль хэдийнэ цаазлуулсан байж магадгүй гэж айж исэн. Тэгээ мэдээллийнхээ төгсгөлд Отто болохоор надтай хамгийн хүмүүнлэгээр харьцаж байгаа. Би зочд буудлын зэрэглэлтэй байранд байрлаж байгаа. Надад ямар ч эрүү шүүлт, сэтгэл зүйн дарамт үзүүлээгүй. Би та бүхний харж байгаачлан эрүүл сарвал байна. Би амьдралынхаа хамгийн буруу шийдвэрийг гаргаж, бүгд найрамдах арчилсан Солонгос ард улсын арт түмэн болон засгийн газрын эсрэг маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Над шиг ноцтой гэмт хэрэгтнүүдэд бүгд найрамдах арчилсан Солонгос ард улсын засгийн газар үзүүлдэг хүмүүнлэг хандлага болон шударга хууль эрх зүйн ажиллагаа нь надад маш их сэтгэл төрүүлсэн. Энэ улсаар аялсан хугацаанд би бүгд найрамдах арчилсан Солонгос ард улсын бодит байдал барууны орнуудын дүрсэлдэг шиг муу муухай газар огт биш гэдгийг ойлгосон. Бас Америк нэгдсэн улсын засаг захиргаанаас байнга онцолдог бүгд найрамдах арчилсан Солонгос ард улс дахь хүний эрхийн асуудал гэдэг зүйл нь үнэндээ тус улсын засгийн газарт хохирол учруулж эцэст нь түлхэн унгах шалтак төдий зүйл болохыг ойлгосон. Эрхэм Америкийн иргэдээ нүдээр үзэж харсан нь үнэн гэдэг үг байдаг. Тиймээс нэг Америк хүний олон жилийн өмнө Дорнын Ерусалим гэж нэрлэгдэжсэн Пхёнgyang хотод ирээрээ. Тэгвэл та бүхэн миний үгэнд итгэх болно. Би өршөөл хүсэж байна. Америк нэгдсэн улсын засаг захиргааны нөлөөнд автаж энэ улсад гэмт хэрэг үйлдэхийг зөвшөөрөх ёсгүй байсан гэж түүний мэдэгдэл нь дуустгаа. За Америк нэгдсэн улс болон Хойд Солонгос гэх хоёр улсын хооронд дипломат харилцаа бараг байхгүйтэй адилсан болохоор ямар нэг бодиттой хэлэлцээр хийх нь бараг боломжгүй зүйл байсан. Бодит байдал дээрээ бол Хойд Солонгос Хятад улсын хамгаалалтын хүрээнд оршдог гэсэн учраас Америк нэгдсэн улсад дарамт үзүүлэх хөшөөрөгч гэсэн бараг байгаагүй. Бас Оттотой шууд холбогдох арга замч байхгүйсэн. Тухайн үед нөхцөл байдлыг шийдэхээр оролцож исэн хүмүүс бол хоёр зүйлээс маш их болгоомжилж исэн. За нэгдүгээр талаараа асуудлыг бүр ингээ хурцдахыг бол хүсээгүй. Хоёрдугаарт нь Хойд Солонгосын гаргасан мэдээллүүдийг шууд үгүйсгээд ч юм уу тэднийг олон нийтийн өмнө эвгүй байдал оруулахыг хүсээгүй. За жишээлх юм бол Оттогийн гэр бүл бас найз нөхдөд нь нэг сонирхолтой гэмээр зөвлөхөө өгсөн байдаг. Отто еврей гаралтай гэдгийг олон нийтэд онцолж ярихгүй байхыг хүссэн юм билээ. За энэ нь болохоор антисемитизмтэй холбоотой асуудал огт биш байсан. Яагаад гэхээр Хойд Солонгосын тайлбараар бол Отто Христийн сүмийн захиалгаар яг энэ хэрийг үйлдсэн гэж мэдэгдэжсэн. Хэрвээ хүмүүс Отто ч еврей хүн штэ гэд тэрийг нь байнга онцлоод хэлэх юм бол Хойд Солонгосын бүх тайлбар илүү магадгүй бүр хошин тал руугаа ч гэх юм уу инээдтэй харагдах эрсдэлтэй байсан юм билээ. Тийм болохоор нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхын тулд энэ асуудлыг аль болох сөхөхгүй байхыг гэр бүлийнхэнд нь зөвлөсөн. Хоол орлуулагч, булчингийн хөгжлийг дэмжигч Take It Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг Take It Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх Take It Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Ямар ч тач тэр үед бол Оттогийн мэдүүлгийг үзүүлснээс хойш хинч түүнтэй уулзаагүй баг ямар ч мэдээлэл аваагүй байдалтай байсан. Хүмүүсийн хувьд энэ бүх асуудал удахгүй нэг тал руугаа болоод шийдэгдчихнэ гэж найдахаас өөр аргагүй байсан гэсэн үг. Оттогийн эцэг эх болох Фред болон Синди Warmbier Америк нэгдсэн улсын төрийн албан тушаалтнуудтай уулзаар байсан. Эхлээд Барак Обамагийн засаг захиргааны төлөөлөгчдтэй дараа нь болохоор Дональд Трампын багийнхантай уулзсан. За бас тэд бол Америк нэгдсэн улс бас Хойд Солонгосын хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэдэг Шведийн албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа уулзсан юм билээ. Яг энэ дээр бол нөгөө энэ Оттогийн аавыг нь айгүй тийм ухаалаг хүн байсан гэж яриад дим билээ. Ягаад тэгэхээр хин нэгэн тохиолдож байгаа зүйлийг бүр юм улс орны хэмжээнд хүргэх аюу хэцүү байд юм байна л да. Хүн ямар нэг асуудалд орлоо гэхэд тэрийг нь заавал ингээд хамгийн том удирдах албан тушаалтанд мэдэгдэх гэдэг нь өөрөө бараг боломжгүй байдаг зүйл учраас Оттогийн аав нь өөрөө тэр аргыг бол маш сайн ингэж олж чадсан айгүй тийм ухаантай гэж яригдт юм билээ. За тэгэл бас л нөгөө урд нь дурдчихсэнчлэн Америк нэгдсэн улс Хойд Солонгостой шууд дипломат холбоогүй байсан болохоор бүх мэдээлэл 3 дахь тал болох Шведээр дамжих шаардлагатай болсон юм байна. За энэ асуудлыг шийдвэрлэх явц тэгэхээр бол маш удаашрсан гэсэн үг. Тэр ч байтугай Хойд Солонгос үнэхээр шударгаар хамтран ажиллах сонирхолтой байсан хэсэг нь гэсэн тодорхойгүй байсан. Үндсэндээ Америк нэгдсэн улсын тал Шведэд хүсэлтэд дамжуулна. За Шведийн тал болохоор Хойд Солонгос руу хүргэнэ. Дараа нь удаан хугацааны турш ямар ч хариу ирэхгүй. За ийм байдал бол бүр
байнга давтагдчихсэн юм байна. Отог баривчлагдсанаас хойш 2 сараас илүү хугацаа өнгөрсний дараа буюу 2016 оны 3 сарын 16-нд түүний шүүх хурал нь болсон юм билээ. За тэгээ шүүх хурал нь болохоор Хойд Солонгосын дээд шүүхэд болсон юм байна. Отод Хойд Солонгосын эрүүгийн хуулийн 60 дугаар зүйл ангиар буюу төрийн эсрэг үйл ажиллагаа улс төрийн тийм хорлон сүйтгэх ажиллагааны хэрэг тулгсан. За ердийн хууль эрх зүйн тогтолцоотой орнуудад шүүхийн шийдвэр гарахад хэдэн 7 хоног заримдаа бүр хэдэн сар шаардлагатай байдаг. Харин Хойд Солонгост бол тийм зүйл болоогүй. Шүүх хурал нь ердөө 1 цаг үргэлжилсэн билээ. За нотлох баримтыг ч гэсэн шүүх танхим танилцуулаад за тэгээ гэрчүүд нь гэсэн чинь зөвхөн зоч буудлын ажилтнууд за тэгээд аюулгүй байдлын газрын албан тушаалтнуудаас бүрдчихсэн. За тэд бүгдээрээ мэдээж яллах талын байр суурийг дэмжих нь ойлгомжтой. За харин бийт нотлох баримтын гол хэсэг нь бол нөгөө хяналтын камерын бичлэг байсан. За тэр бичлэгийн чанар нь бол үнэхээр бүр муу байсан. Бүр ингээ хэдэн оны камер юм бэ гэмээр тийм одоо муу дурс бичлэг байсан гэж яригддаг. Тэгээ бичлэг дээр болохоор нэг хүнтэй төстэй гэмээр бараан дүрс зөвхөн ажилтнуудад зориулсан тэр хэсэг рүү ороод ханан дээр байсан зурагт хуудсыг авчаад шалан дээр тавьж байгаа тийм дүрсэл харагддаг. Тэгээ прокурорын үзэж байгаагаар тухайн одоо бүдэг дүрс нь Otto Warmbier байсан гэж үзсэн. За бичлэгийн цаг нь болохоор шөнийн 1 цаг 57 минут гэж тэмдэглэгдсэн байсан. За хэрэг босны даруйд нь одоо Ottог баривчлаагүй талаар хууль сахиулагчид юу гэж тайлбарласан байдаг вэ гэхлээр шинэ жилийн баяр болж исэн учраас тухайн үед ажилтнууд одоо бүгдээрээ гэртээ харьсан байсан. Тэгээ зурагт хуудас алга болсон гэдэг бүр сүүлд нь анзаарсан гэж мэдэгдсэн юм. Тийм болохоор тэд нар хэдэн цагийн турш шалгаад тухайн нөгөө бүрсээсэн гэдээсэн бүдэг пиксел дээр тулгуурлаад за эргэлзээгүй энэ хүн бол Otto Warmbier гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн юм билээ. Тэгээ тухайн одоо барсаасан дүрснээсээ Ottог таних мэдэж авчаад дараа нь эсэх онгоцны буудал хүртэл мөрдөж очисон гэж мэдэгдсэн. Бас л энэ нь айгүй тийм итгэхэд айгүй хэцүү. Зочд буудлын нэг ажилтан сүүлд нь мэдүүлэхдээ тухайн орой ажиллаа тараад явах үед зураг хуудас ханандаа хിവэрэ байсан. Харин дараагийн өдөр ажилдаа ирсэн чинь зурагт хуудас шалан дээр унсан байсан гэдгийг олж харсан гэж хэлсэн. Тэгээл ерөнхийдөө энэ хэрэг мандаж эхэлсэн юм билээ. Гэхдээ энэ дээр бол нэг том асуудал гарч байгаа. Otto болохоор тухайн зурагт хуудсыг хулгайлаагүй байгаа. Үннийг хэлэхэд Otto бол хулгайлаагүй гэж олон хүн үздэг юм билээ. Тэгээ өөрсдийг нь тайлбар за бас энэ гэрчээ мэдүүлэхээр л угаасаа тэр зурагт хуудсыг авч яваагүй. Зүгээр л хин нэгэн одоо тэнд явж чингуудаа ханнаас нь тухайн зургийг салгаж аваад зүгээр шалан дээр тавьсан. Тэгэл болцсон. Авч гараагүй, нуугаагүй, хил давуулаагүй зүгээр л салгаад газар тавьсан гэсэн үг. Өөр юу ч байхгүй. Тэгэхээр энэ түүх ерөнхийдөө бол тэр чигтээ ямар ч логикгүй санагддаг. Оттогийн мэдүүлэг нь хүртэл хоорондоо нэлээд тийм зөрчилдөөнтэй байсан. Зурагт хуудсыг авч яваагүй шалтгаанаа хитрхи том байсан болохоор гэж одоо нөгөө мэдүүлгийнхээ үеэр тайлбарласан байдаг. Тэгээ энэ тайлбар нь ч гэсэн өөрөө айгүй утгагүй хэрвээ хитрхи том гэдгийг нь мэдчихсэн бол яагаад анх тэндээс одоо салгаж авсан. Угаасаа хан дээр байхдаа ч гэсэн том гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Тэгээ яг үнэхээр авч явах байсан бол тэрий чинь буулгаж ирээл ихэл жижиг болгочих болно шүү дээ. Тэгэхээр ер нь нэлээд тийм утгагүй баг ямар ч үндэслэлгүй гэмээр сонсогдож байгааз. Гэхдээ тухайн үед бол Оттод хүмүүс ер нь айгүй тийм хүнд төрлийн ял оноохгүй байх ч гэдэм юм уу. Яаж ямар нэг байдлаар суллаад одоо явуулчих واخ гэсэн найдвартай байсан юм билээ. Гэхдээ яг сүүлдээ гаргасан шийдвэр нь бол хүмүүсийн бодож исэн тамгаас ч давсан төрлийн тийм одоо хатуу ял байсан. За Otto Warmbier болохоор 15 жилийн хугацаатай хүнд хөдөлмөрийн лагерт хорих тийм ял оноосон юм билээ. Тэгээ дараа нь юу болсон бэ гэсэн чинь бараг юу ч болоогүй. 1 жил хагасын турш бараг ямар ч мэдээлэл гарч ирээгүй. Ottогийн талаар үлдсэн хамгийн сүүлчийн дүрс бичлэг нь түүний одоо шүүх хурлын дараа авч явж байгаа тэр одоо агшин байсан. Тэгвэл тэрнээс хойш бол хинч түүнийг хараагүй байгаа. Ямар ч мэдээлэл одоо авч чадаагүй. Цаагуур нь дипломат шугамар янз бүрийн оролдлого үргэлжилсээр байсан ч гэсэн бүх хүсэлт, асуулт, бараг хан мөргөжсэн гэж хэлж болно. Otto Warmbier-т яг юу тохиолдсон гэдгийг одоо бүр хинч мэдхэ болсон. Бүр өнөөдрийн хүртэл Ottод яг юу тохиолдсон байж болох уу? Яг яаж исэн талаар тодорхой баримт бол огт байдаггүй. Гисэн хэдий ч яг тухайн үед Хойд Солонгост хоригдчихсэн бусад гадаадын иргэдийн мэдүүлэгт тулгуурлаад тодорхой таамгийг бол дэвшүүлж болж исэн. За магадгүй онгоцонд суух гэжсэн хүмүүсийн игнэнээс түүнийг гаргаж ирсний дараа нүдийг нь боогод машинд суулгаад буцаагаад Пхёньян руу аваад явсан бах. За тэнд бол хотын төвийн нэг рестораны ард байрладаг, зочдыг байлгадаг байр шиг барилгад хорсон байж болцшгүй. За урд нь хоригдчихсэн хүмүүсийн ярьснаар тэр газар нь бол ногоон өнгийн хавтангаар бүрсэн барилга байсан. Тэгээ хоригдлуудыг тэнд олон хоногоор саатуулдаг байсан юм байна. За тэгээ өдөр болгон бүр байцаалтаа авна. Заримдаа нэг өдөрт бүр 15 цаг үргэлжилдэг тийм одоо байцаалтуудыг авдаг байсан. Тэгээ тэр байцаалтын үеэр авсан бүх мэдээллийг дараа нь Оттогийн мэдүүлэгт нь ашигласан байх магадлалтай. За ийм болохоор түүний мэдүүлэгт
явагдахт зарим бодит баримт холилдсон байт юм байна. За жишээлх нь Warren Bear-ийн гэр бүл тухайн үед санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан үнэн байж магадгүй. За бас отод машин хэрэгтэй байсан ч гэсэн үнэн байх. За гэхдээ тухайн баг зэргийн үнэн гэдэг байгаа зүйл нь бүр маш том хэмжээний тийм худал түүхтэр багтжсэн өчүүхэн хэмжээний үнэн төдий зүйл байсан гэж үздэг. За жишээ нь тэр Z Society тийм байгууллага бол үнэхээр байдгүй гэвэл байдаг, энэ нь үнэн. Гэхдээ ото бол хизээч гишүүн нь байгаагүй. Тэгэхээр байцаагчид нь за ийм байгууллага бол үнэхээр байд юм байна. Энэ байгууллагыг түүхэнд нь бичээд оруулчихъя гэж шийдсэн байж болно. Гадаадын хоригдлуудын тухайд гэх юм бол Хойд Солонгосын эрх баригчид тэднийг байнга зодож хүнд биеийн эргүүлшүүлэлт бол хэрэглэдэггүй гэж зарим хуучин хоригдлууд ярьдсан билээ. Гэхдээ энэ нь бол тэднийг зүгээр ингээл тэр чигтэнд орхичдог гэсэн үг биш. Илүүтэйгээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх тийм аргыг хэрэглэдэг юм байна. Нэг маш ширүүн царайтай байцаагчтай өрөөнд суугаад ижил асуултуудыг бүр дахин сонсгодог. Өдөржин бүр ингээд өдөр болгоо. Тэгээд хүнд хөдөлмөр эрхлүүлдэг тийм лагер руу илгээгдэнэ гэдэг нь бол өөр асуудал юм байна. За тэр бол үнэхээр бүр аимшигтай шийтгэл гэж үздэг. Тийм газруудад хүмүүс байнга л нас бардаг тухай олон юм гэрчлэлүүд байдаг. За хэд хүнд хөдөлмөр өлсгөлэн өвчин эмгэг гэдэг нь бол өдөр тутмын бодит байдал байсан талаар уртны дугааруудаар ч гэсэн та бүхэнд ярьжсэн. Зарим дөрвөстийн ярьснаар бол өлсгөлөнгийн үеэр хүмүүс хулган харах энэ төр барьж иддэг байсан. Бүр хүн эзэн гэх аимшигтай ярианууд ч байдаг. Хоригдлуудыг нүүрсний уурхаа руу явуулах, за газар хуулах эсвэл маш тийм давчуу орчинд хүнд хүчээр ажил хийлгэх тохиолдол илбэг байдаг юм. Тийм лагерт очсон бол амьд үлдэх магадлал маш бага байсан гэж олон шинжээчид үздэг. Тийм болохоор отод 15 жилийн хүнд хөдөлмөрийн ял оноос нь тухай мэдээ гарахад олон хүн бол ото тэндээс амьд гарч ирэхгүй хаа гэж бодож исэн юм билээ. Энэ газрыг бол олон хүн дэлхийд дээрх жинхэнэ там гэж тодорхойлдог. За хоригдлууд шоронгийн харгалзагчдаас маш аимшигтай харгислал, хамгийн хүнлэг бус харьцааг өдөр болгон амсдаг. За тэрнтэй зэрэгцээд өлсгөлөнгийн ирмэг дээр хүнд хүчээр гар ажиллагаа ихтэй тийм зүйл хийхээс өөр аргагүй болдог байсан. Тэг яг иймэрхүү лагерууд нь төрийн дайснуудад зориулагдсан. Хойд Солонгосын ямар ч өргөн төрийнхөө эсрэг дугархал юм бол зөвхөн түүнийг биш бүр гэр бүлээр нь аваачиж насаар нь хөдөлмөр эрхлүүлэх тийм тогтолцоо бүрдчихсэн байдаг гэж үздэг. За Хойд Солонгосын төрийн дайсан гэж юу гэсэн үг вэ гэхээр засгийн газраа шүүмжилсэн хүн байж болно, ажилдаа муу үнэлгээ авсан хүн байж болно, эсвэл отогийн хэрэг шиг дэд удирдагчийн нэртэй зурагт хуудасд хүрсэн хүн байж болно. Бас энэ бүс нутагт хамтын шийтгэл гэдэг ойлголт бол маш хүчтэй байдаг. Түрүүн та бүхэнд би дурдчихсан. Зөвхөн чи ганцаараа шийтгэхгүй чиний эцэг эх, хүүхдүүд бараг хөршүүд хүртэл хамт шийтгэгдэх магадлалтай. Өнөөдрийн байдлаар Хойд Солонгост улс төрийн 620 лагер үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэж үздэг. За энэ талаар бидэнд байгаа мэдээллийн ихэнх хэсэг нь л хиймэл дагуулын зургаас гарч ирдэг. Түүнээс иш өөрсдөө энэ мэдээллүүдийг ингээд цацаад байгаа юм бол биш гэсэн үг. Лагер болгон хэдэн мянган хоригдолтой гэж тооцогддог ч гэсэн энэ тоон бол байнга өөрчлөгдөж идэг. Яагаад гэхээр цаазын ажиллагаанд тогтмол явагддаг гэж дөрвөсөд бас хүний эрхийн байгууллагууд мэдээлдэг. Харин цаазлагдаагүй хүмүүс нь угаасаа урт насталдаггүй. Зарим нь уурхаад ажиллаж байхдаа өлбөрч өлсөж нас орно. Зарим нь хүчирхийлэл хүнд хөдөлмөрөөс болж насан туршийн тохирд дуу болдог. Тэнд хүмүүс бол эрүүдэн шүлтээс болж амиа алдсаг тухай олон гэрчлэл байдаг. Гэхдээ отод яг юу тохиолдсон гэдгийг хинч үнэн зөв мэддэггүй. Яг тухайн шоронд хамт хоригдчихсэн хүн, за эсвэл харгалзагч ч юм уу, яг хариуцчихсэн хүмүүс нь л мэднүү гэхээс өөр гадна ертөнцийн ямар ч хүн мэдээгүй гэсэн үг. За тэгээд түүнийг дараагийн удаа олон нийтэд ил гарч ирээд харагдах үед ото өмнөх ото байхаа бүр мөсөн болчихсон байсан. Ото нийт бол 17 сарын турш хоригдсны дараа Америкийн нэгдсэн улс руу буцаагдсан. Гэхдээ буцаж ирэх үеийн түүний байдал бараг төсөөлхийн аргагүй муу байсан. Отог Пхеньян дахь эмнэлгийн тусгай нислэгээр авч гараад 2017 оны 6 сарын 13-ны орой төрлөх хот болох Синсинати хотод хүргэсэн билээ. За Хойд Солонгосын тал яагаад түүнийг буцаахаар шийдсэн гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ Дональд Трамп албан тушаалтаа очсныхоо дараахан түүнийг судлах шийдвэр гарсан гэж үзсэн билээ. Үнэндээ 2017 оны эхээр буюу 1-2 дугаар сард буцаах тухай яриа хүртэл гарч исэн гэдэг. Гэхдээ нэг үйл явдал энэ бүх асуудлыг бас хугацаа нэлээд саатуулсан гэж үздэг. Тэр нь болохоор Ким Жон намын Малайзийн нисэх онгоцны буудал дээр алуулсан хэрэг байсан. Энэ хэргийг урд нь би та бүхэнд ярьж өгч байсан шүү дээ. Ким Жон Уны
төрсөн ах Малайзийн нисэх онгоцны буудал дээр 2 эмэгтэйд алуулсан тийм маш тийм сонирхолтой гэмээр хэрэг байсан. Нөгөө хоёр нь ч алж байгаа гэдгээ мэдэхгүй. Ким Жон нам жигсэн тэр хоёр эмэгтэйд алуулчихна гэдгээ мэдэхгүй. Энэ хэрэг тэгээ хойд Солонгос бас олон улсын харилцаанд шинэ хурцдмал байдал үүсгэсэн болохоор хилэлцээрүүд хэсэг хугацаанд зогсон байдалд орж исэн юм билээ. За тэгээд ямар ч байсан эцэст нь бол Оттог гэрт нь буцаасан. Тэгээ зарим хүмүүсийн хэлдгээр бол Оттогоос үлдсэн зүйлийг буцаасан гэж үздэг юм билээ. Отто амьд биш гэсэн үг шүү дээ. Зүгээр л биеийг нь явуулсан гэсэн үг. За Оттог бол Америк нэгдсэн улсын төрийн департаментийн тусгай төлөөлөгч Жозеф Юн болон Америкийн яаралтай тусламжийн эмч Майкл Флукигер нар дагалдан авчирсан. Дараа нь бол түүнийг University of Cincinnati Medical Center руу хүргэсэн. За телевизээр уйлж өвшөөл гуйж исэн тухайн залуутай харьцуулахад энэ үед Отто бараг огт өөр хүн шиг байдалтай харагдчихсэн. За тэгээд тэр болохоор ургамал шиг болсон гэж ярьдэн штэ. Ямар ч өөрийн гэсэн тийм ухамсаргүй байдалтай ирсэн. Нүд нь байнга ингээ нээлттэй хിവэрээ гар хөл нь ямар ч тийм хяналтгүй савчдаг байсан болохоор дамнуурган дээр осроор бэхлэх шаардлагатай болсон юм билэ. Тэр бол хашгирч байгаа юм шиг дуу гаргадаг байсан ч ерөөсөө ярьж чаддаггүй байсан. Зарим мэдээлэлээр бол түүнийг хараагүй болсон юм шиг харагдчихсэн гэж бичсэн байдаг. Бас сонсголын ноцтой асуудалтай байсан гэж гэр бүлийнхэн нь ярьсан байдаг. Тэр өөрөө бол бий засч чадахгүй болохоор асаргаа сувилгаа шаардлагатай болсон. Тэгээ эх орондоо ирэхэд гэр бүлийнхэн нь шууд тосож авсан. Тэгээ нэгэн цагт би бэлтрийн хувьд хүчтэй спортлог маш хурдан сэтгэдэг тийм сэргэлэн залуу байсан хүн бүр танигдахын аргагүй болчихсон байсан. За тэгээ бас шүдэн тийм өөр байрлалтай болцсон юм шиг харагдчихсэн. Үсийг нь бараг тэр чигт нь хусцсан. Гар хөл нь хэвийн бус юм шиг байдалтай болцсон байсан гэж гэр бүлийнх нь сүүлд ярьсан байдаг. За нөгөө эмч Майкл гэдэг хүний ярьснаар болохоор Пхёньяны эмнэлэгт явж чод хойд Солонгосын талд түүнд нэг тайлан дээр гарын үсэг зураатгаач гэж хүссэн юм байна л да. Тэгээ тухайн тайланд нь болохоор Оттод хийсэн эмчилгээ асаргаа нь бараг л хэнд ч хийдгүүгээрээ лаг эмчилгээ хийсэн юм шиг тийм байдалтай бичигдсэн байсан. Майклийн хэлснээр ямар ч тохиолдолд тэр бол гарын үсэг угаасаа зурах байсан. Яагаад гэхээр гол зорилго нь тухайн Оттог бол эх орондоо учрах явдал байсан. Гэтэ түүний ажигласнаар Оттог буцхаас өмнөхөн эмнэлэгт үнэхээр зохих ёсны асархаа үзүүлж исэн юм шиг байдалтай харагдсан юм билэ. Гэтэ энэ нь хамгийн аимшигтай асуултыг төрүүлдэг. Хэрвээ эмнэлэгт байх үедээ түүнд ингээд айгүй сайн анхаарал тавьж исэн юм бол түүний тэр байдалд хүрсэн зүйл нь яг юу юм бэ гэсэн ийм аимшиг гэмээр асуулт гарч ирнэ. Гэтэ мэдээж хариулт угаасаа байхгүй. За бас нэг зүйлийг дурдах хэрэгтэй ах. Оттогийн гэр бүл болон зарим эмч нарын тайлбарууд хоорондоо бүрэн ерөөсөө нийцдэг юм билэ. Зарим Америк эмч нар бол түүнийг буцаж ирэх үеийн зураг эмнэлгийн баримтуудыг судлаад шүдэн нь ерөнхийдөө хэвийн харагдчихсэн. Гар хөл нь ноцтой гэмтсэн шинж ажиглагдаагүй гэж үздсэн байдаг. Харин Оттогийн олон жилийн турш эмчилжсэн Ohioгийн хувийн шүдний эмч болон гэр бүлийнхэн нь үгүй түүний биеийн байдал бүр мэдэгдэхүйц ингээд өөрчлөгдсөн байсан гэж мэдэгдэжсэн юм. Ингэснээрээ Оттогийн 17 сарын турш хориглолын хугацаанд яг юу болсон бэ гэсэн асуулт урлан бүр нууцлаг ингээд тайлагдчихгүй болж үлдсэн. Тэдний хэлснээр Оттогийн байдал нь бүр үншгээр ингээд бүр хэлхийн аргагүй аимшигтай байсан. Түүний шүдний эмчэд ердөө хэдхэн жилийн өмнөх шүдний бүртгэлүүд нь байсан. Тэгээд буцаж ирэхэд нь шүдэн урдныхтайгаа адилхан юурээс харагдаагүй гэж мэдгдсэн. Warren Bear-ийн гэр бүлийнхэн хүүгээ ол хойд Солонгост эрүүд нь шүүсэн гэдэгт итгэлтэй байсан. Харин эмнэлгийн талаас өгсөн тайлбар нь өөр байсан. Отто ямар нэг зүрх судас бодлого мэдрэлийн тогтолцоотой тийм холбоотой ноцтой эмгэгт өртсөн. За тэрнээсээ болоод тархинд нь хүнд гэмтэл учирсан гэж эмчнэр үзэжсэн. Америк нэгдсэн улсын төрийн департаментийн төлөөлөгч Жозеф Юны ярьснаар л 2017 оны 6 сарын 6-нд буюу Оттог суллагдахаас 7 хоногийн өмнө болсон уулзалтын үеэр хойд Солонгосын төлөөлөгчөд нэг тайлбарыг олгосон юм байна. За тэдний хэлснээр бол Отто ял эдэлж эхэлснээсээ удаачгүй хоол хүнсээр дамждаг тийм ботулизм гэдэг өвчин туссан. За бас унтуулгын эм уусны дараа комонд орсон гэж хэлсэн юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хүний одоогийн нөхцөл байдал бүхэлдээ ботулизмын булмаас үүссэн гэсэн тийм тайлбарыг хэлжсэн. Ботулизм гэдэг нь тодорхой төрлийн бактерийг ялгаруулдаг маш хүчтэй хорноос үүдэлтэй ховор өвчин юм байлээ. Ялангуяа барууны орнуудад маш тийм ховор тохиолддог. За эхний үедээ залхихад хүндрэлтэй болох хараа бүрлцэх юм давхар байгаа юм шиг харагдах ч юм уу. Тэгээ ам хуурайших нүүр хавгнах гэсэн тийм шинж тэмдгүүд илэрт юм байна. Тэгээ тухайн өвчин бол айгүй хурдан хүндэрдэг. Амьсгалын ноцтой хүндрэл үүсч болно.
дотор мухаарах, бөөлжих, хүчтэй тийм өвдөлт энэ төр мэдэрдэг юм байна л да. Эцэстээ болохоор хүн ингээд саажилттай болж болцсошгүй байдаг. Тэгээ эмчилгээ хийхгүй байх юм бол үндсэндээ маш хурдан ингээд өхөлт хүрэх аюултай байна. Харин эмчилгээ хийсэн ч гэсэн бүрийн эдгэрнэ гэсэн баталгаа байдаггүй. Зарим хүмүүс бол насан туршийн тийм мэдрэлийн гэмтэл үлдээдэг тийм өвч юм байна. Тийм болохоор хойд солонгосын тайлбар нь ото ботулизм үүсгдэг бактеритай хоол идсэн. Тэгээ ийм болцсон гэсэн тийм утгатай байсан. Гэхдээ отог University of Cincinnati Medical Center-т хүрэснийхэн дараа Америк эмчнэр шинжилгээ хийж эхэлсэн. Тэгээд хойд солонгосын тайлбарыг батлах ямар ч нотлохоо олоогүй. За түүний биед бол ботулизмын уул мөр ерөөсө огт байгаагүй юм билээ. Эмчнэр ботулизмтай холбоотой мэдрэлийн гэмтлийн шинж тэмдгүүдийг хайж олон төрлийн шинжилгээ хийсэн чинь ингээд үндсэндээ бүр юу ч илрээгүй. Тухайн үеийн эмнэлгийн тайланд болохоор идэвхтэй эсвэл архаг мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Бас ботулизмыг илтгэх давтагдсан мэдрэлийн өдөөлтийн шинж тэмдэг ажиглагдаагүй гэж дурдсан байдаг. Тэр үед отогийн гэр бүл түүнийг бол аль болох тайван тав тухтай байлгахыг хичээж исэн. За тэгээ гэр бүлийнх нь нэг нь хэлэхдээ бидний хийж хамгийн чухал зүйл бол түүнийг тав тухтай байлгах. Бид отоогоор үнэхээр их бахархдаг. Түүний сүнс, түүний мөн чанар одоо ч бидэнтэй хамт байгаа гэж ярьсан байдаг. Эмчнэрийн хувьд хамгийн хэцүү зүйл нь гэмтлийн шалтгааныг тогтоож ерөөсөө чадахгүй байгаа явдал байсан. Отогийн тархины эдийн их хэмжээний хэсэг нь устчихсан байсан. Тархины зарим хэсэг нь шууд алга болсон тийм байдалтай харагдчихсан гэсэн үг. Гэхдээ энийг яг юу үүсгэснийг нь бол хинч хэлж чадаагүй. Эмчнэрийн анхны таамаг нь бол хүнд хэлбэрийн толгойн гэмтэл байсан. Магадгүй түүнийг зодсон ч юм уу, эрүүдэн шүүсэн ч юм уу, эсвэл ямар нэг хүчтэй цохилт авсан байхаа гэж үзэжсэн. За гэхдээ бүх шинжилгээний дараа нэг асуудал бол гарч ирсэн юм билэ. Тэр нь болохоор толгойн гэмтлийн ямар ч улмөр байгаагүй. Ямар ч хугарал илрээгүй, идгсэн шарах байгаагүй, цохилтын уулмөр энэ төр өрөөсөө байгаагүй. Ер нь ийм хэмжээний тархины гэмтэл үүсгэх зүйл болсон гэх нотлохоо бараг олдоогүй. Биеийн зарим хэсэг нь хэлбэрээ алдсан юм шиг харагдчихсэн ч гэсэн тэр нь аль эмчилгээний явцад үүссэн байж болох эсвэл урт хугацааны хөдөлгөөнгүй байдалтай холбоотой байж болохыг эмчнэр хэлсэн. Хамгийн аимшигтай нь үр дүн нь тодорхой харагдчихсэн мөртлөө шалтгааны уул мөр нь огт олдоогүй явдал байсан. Ямар нэг зүйл энэ хүнд тохиолдсон гэдэг нь ээлт тэгсэн мөртлөө тэр зүйл нь юу байсан талаар баттай нотлохоо байхгүй. Зөвхөн ингээд үр дагавар нь л үлдсэн гэсэн үг. Зарим мэдээлэлээр ото ял сонсноос хойш өртөө 1 сарын дараачаас ийм байдалд орсон байж болзошгүй гэж үздэг. Тэгчээд дахиж хизээч ухаан ороогүй. Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2017 оны 6 сарын 19-нд дөнгөж 22 настай байхдаа отогийн эцэг их маш хүнд шийдвэрийг бол гаргасан. Тэр нь бол эмчнэрийн зөвлөгөөний дагуу түүний хооллох гурсыг салгасан юм билээ. Удалгүй тэр бол Cincinnati хотын эмнэлэг ингээд нас барсан юм байна. Гэр бүлийнх нь бол задлан шинжилгээ хийхийг ерөөсөө хүсээгүй. Тийм болохоор түүний нөхцөл байдлыг яг юу өдөөсөн болохыг эцэслэн тогтоох боломж ингээд алдагдсан гэсэн. Гэхдээ тэд нар бол бүрэн тийм задлан шинжилгээ биш, харин биеийг нь задлахгүй дүр сонжлохооны шинжилгээ хийхийг бол зөвшөөрсөн юм билээ. Эмчнэрийн үзнээр бол хамгийн магадлал өндөртэй нь толгойн гэмтэл байгаа гэсэн шүү дээ. Тэгсэн чинь дүр сонжлохооны үр дүнд отогийн тархинд толгойн гэмтэл болсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй гэсэн тийм дүгнэлт гарч ирсэн юм. Тархиных нь тодорхой хэсгүүд нь агшаад эдийн хэмжээ нь эрс багассан байсан. Ингээд Otto Warmbier суллагцсанаас хойш 7 хоногч хүрэхгүй хугацааны дараа нас барсан юм байна. Пёяны эрх баригчид ч гэсэн түүний өхлийн шалтгаан өөрсдөд нь бас л нууцлаг хിവэрэ байгаа гэж тийм зүйлийг бол мэдэгдсэн байлээ. Тэгчээд хоригдож явах үеэр нь эрүүдэн шүүсэн үү, зодуулсан уу гэсэн бүх буруутгалуудыг няцаасан байр суурьтай байсан. За тэгэхээр энэ хэрэг дээр бол үндсэндээ хоёр боломжит хувилбар байдаг. Нэгдүгээр талаараа Отто үнэхээр зурагт хуудсыг ханаас авч шалан дээр тавьсан байж болно. Хэдийгээр энэ хувилбарт хүмүүс тэр олгоо итгэдэггүй ч гэсэн ерөнхийдөө нэг тиймэрхүү зүйл бол яг болоод өнгөрсөн байлаа гэж үгүй. Хоёрдугаарт бүх зүйл хойд солонгосын зохион байгуулсан хэрэг байсан байж болно. За тухайн шөнө 2 цаг орчимд Оттог хаана байсныг хинч угаасаа мэдэхгүй байсан. Тэгээ зурагт хуудсыг салгаж газар тавьсан гэж үзэжсэн тухайн цаг хугацаа бол яг нөгөө Оттог хаана байгааг нь мэдэхгүй гэсэн цагтай таарч идэг. Харин энэ үеэр өрөөнд нь нөгөө хамт байсан гэдээсэн Danny Grattan болохоор нэг зүйлийг онцолж ярьсан байдаг. За тэр бол өөрөөр 4 цаг хагасын үед өрөөндөө буцаж чод Отто аль хэдийнэ унтчихсан байсан. Бүр гүн нойрондоо автцсан байсан гэж хэлдэг. Тухайн орой бол бүгдээрээ угаасаа арх уусан, зарим хүмүүс ярьснаар бол бүр нэлээд их уусан маа. Тэгэхээр Отто зүгээр л өрөөндөө шууд явж чод унтсан байх бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө талаасаа Оттогоо бол ингээд согтуу байгаад байгаа шүү дээ.
Тэгээ согтуу үедээ ямар нэг байдлаар одоо буруу шийдвэр гаргаад хачин зүйл хиймээр санагдсан байхыг ч гэсэн бүрэн үгүйсгэх аргагүй. За тэгээд нөгөө Дани гэдэг хүн ярихдаа одоо Пхёнgyangны нисэх онгоцны буудал дээр басан үйл явдлыг эргээд ингээд санахад бол Оттог юм огт сандарсан харагдаагүй гэж ярьсан байдаг. Тэгээ яг тэр үеэр ингээд чамайг хамгийн сүүлийн удаа харж байгаа ахтаа тэргээ тоглоом шоглоом хийгээд ярих үеэр Отто зүгээр л ингээд нэмсэглээд тийм одоо сандарсан хүн бол нэг арай өөр харагдана штэ. Тэгээ ямар ч айсан шинжгүй, сандарсан зүйлгүй нөө хоёр орж ирсэн хүнтэй одоо онгоцноос гараа явсан. За тэгээ энэ нь бол угаасаа Отто өөрийгөө ямар нэг буруу зүйлс хийсэн гэж юусоо огт бодоогүй гэдгийг нь илтгэжсэн. Эсвэл өөрийнхөө ингээд хийсэн зүйлээ буруу гэдгийг ч ойлгоогүй байсан байж болно. Ерөнхийдөө бол дугаараа ихэнд ярьжсэн Отто өөр айгүй тийм ухаантай залуу байсан юм билэ. Сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч, юу хийхээ мэдж байгаа, хаашаа явахаа мэддэг, хойд солонгос юу нь ямар дүрм үйлчилдэг гэдгийг айгүй сайн одоо бус хүмүүсээс илүү баг ойлгодог байсан гэхүү дээ. Тэрнээс гадна маш олон орноор аялж үзсэн тийм туршлагатай ирээдүйн юм гэрэлтэй байсан. Тэгээ ийм хүнийг санаатаагаар эрсдэлтэй зүйл хийх байсан гэж төсөөлөхөд одоо энэ түүх бол тэр чигтээ улам бүр итгэмээргүй санагддаг. Тэгээ магадгүй баривчлагдсанаас нь хойш хэдэн 7 хоног өнгөрсний дараа л одоо энэ хүнийг телевизээр гаргаж ирээд албан ёсны тийм өөрийнхөө одоо буруу зүйл хийсэн гэдгээ танилцуулсан шалтгаан нь тэр бүх хугацаанд ямар нэг түүх зохиож исэн байж болно гэж үздэг. Бас яагаад түүнийг улсын хилээр гарах гэж ах үед нь баривчилсан бэ гэсэн асуулт гарч ирдэг. Хэрэв үнэхээр хэрэг үйлдсэн байсан бол яагаад тэр дараа нь баривчлаагүй юм бэ? Эсвэл өөр хүн зурагт хуудсыг хөдөлгсөн байж бас болно. Тэгээ хойд солонгосын зүгээс за энэ залууг ер нь бол энэ хэрэг рүү шууд чигчээ гэсэн тийм шийдвэр гаргасан ч гэж магадгүй. Тэгээ хүмүүсийн хамгийн их хамгаалдаг зүйл нь юу гэхээр магадгүй энэ залууг улс төрийн хилэлцээнд ашиглах нэг хөшүүрэг болгохыг хүссэн гэж үздэг юм билээ. Тэгээ эцсүүлдээ бүх зүйл одоо буруугаар эргээд Отто бол ийм байдалтайгаар одоо нас барсан байдаг. Мэдээж одоо тухайн үед хамт явж ирсэн тэр аялын группийн хүмүүсийн хувьд бол маш том тийм одоо хар бараан толб үлдээсэн. Ямар сандаа нэг хүн бүр ярахтаа тэр аялал надад арилшгүй уул мөрийг үлдээсэн. Тэр үнэхээр сайн залуу байсан гэж ярьсан байдаг. За бас өрөөнд нь хамт байсан гэсэн Дани Гратон нэг ярилцлагатаа би түүнтэй ердөө 3-4 хоног л хамт байсан. Гэхдээ миний мэддэг Отто тэм төрлийн хүн огт биш байсан. Бид хизээч зурагт хуудас хулгайлах, дүрм зөрчих гэх мэт зүйл ярьж байгаагүй. Бид нэр өөр дурсгалын зүйлсээ худалдаад авчихсан байсан гэж ярьсан байдаг. За энэ хэрэгтэй холбоотой өөр нэг сонирхолтой мэдээлэл гэх юм бол 2019 онд гарч ирсэн нэг зүйл байгаа. За Отто нас барснаас 2 жилийн дараа нэг Солонгос гаралтай Америк бизнесмен олон нийтийн өмнө мэдээлэл хийсэн байдаг. За тэр бол өөрийгөө Оттотой ижил хугацаанд хойд Солонгост хоригдчихсэн гэж мэдүүлсэн. За түүний ярьснаар бол нэг удаа коридороор явж байхад нь цагаан арьстай нэг эрэгтэйг одоо тухайн буудлын хамгаалагчид чирээд авч явж байхыг харсан гэж хэлсэн байсан. Тэр хүнтэй бол ерөөсөө ярилцаагүй. Тэгээ шууд одоо ямар хүн байсан гэдгийг таньж чадаагүй. Гэтэ дараа нь бол зургнуудыг хараад тэр хүн нь Otto Warmbier байсан байж магадгүй гэж ярьсан байдаг. Хэрэв үнэн байх юм бол энэ нь Ottогийн хоригдчихсан хугацааны талаар гарч ирсэн хамгийн одоо тийм ховор гэмээр гэрчлэх зүйлүүдийн нэг нь болсон юм билээ. Тэгээ тэгж мэдээлэл хийсэн хүн болохоор Оттотой ерөөсөө ярилцаагүй зүгээр л өөрөө хоригдож байгаа хугацаанд тийм дүр зургийг харсан гэж ярьсан хүн байгаад байгаа. Түүний хэлснээр бол тухайн нөгөө харсан гэдэг байгаа цагаан арьстай эрэгтэй нь толгооноосоо хөл хүртлээ бүхэлдээ одоо ингээд норчсон байсан. Яг л ингээд усанд дүрээ гаргаад ирсэн юм шиг тийм байдалтай байсан. За эсвэл усаар одоо эрүү шүүлт хийх тийм юм байд юм байна л да. Усаар одоо тамалдаг гэсэн үг шүү дээ. Тийм зүйлд өртсөн байдалтай харагдсан гэж ярьсан. Тэгээ тухайн үнэн Солонгос гаралтай Америк бизнесмен өөрт нь ч гэсэн ийм зүйл хийж исэн гэж ярьсан байдаг. Тийм болохоор Оттод ямар нэг уул мөр бараг үлдээдэггүй аргаар эрүүдэн шүүсэн байж магадгүй гэсэн таамагийг ингээд төвшүүлсэн байна. За тэрийг нь болохоор одоо усан эрүүшүүлэлт буюу усан тамлал гэж нэрлэдэг юм билээ. Англиар болохоор waterboarding гэж нэрлэдэг. За тэгчээд ингээд живж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Одоо яг ингээд үхэл амьдралын зааган дээр байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм төрлийн зүйлээс болоод эцэстээ хүн бүр туйлдаа хүрээд одоо бүхэлдээ ийм норсон байдалтай харагдчихсан гэж яриад байсан. Гэхдээ яг энэ бүхэн нь бол таамаг хിവэрээ үлдсэн байгаа. 2018 онд Otto Warmbier-ийн хэргийн талаар хийгдсэн бүрдэн шалгалтын дараа Америк нэгдсэн улсын холбооны шүүх нэг чухал шийдвэрийг л гаргасан. За шүүхийн шийдвэрээр хойд Солонгосын төрийг Оттогийн үхэлд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн юм билээ. Тэгсэн чинь хачирхалтай нь хойд Солонгосын тал энэ шийдвэрийг эсэргүүцэж ерөөсөө маргаагүй. Бас шүүх ажиллагаанд оролцож өөрсдийгөө хамгаалах орлого ч гэсэн бараг хийгээгүй. Тэгжээтэл энээс ч хачирхалтай гэмээр зүйл бол дараа жил нь болсон. За 2019 оны 4 сард хойд Солонгосын тал Америк нэгдсэн улсын төрийн департамент руу
нэхэмжлэл шиг зүйл илгээгээд за тэр бичиг дээр нь болохоор 2 сая $2 төлөх ёстой гэж дурдсан байсан. Яагаад гэхээр отог эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн зардал нь ийм хэмжээтэй болсон гэж тайлбарласан байсан. Өөрөөр хэлэх юм бол бид танаа одоо иргэний чинь эмчилсэн одоо зардлаа төлөх гэсэн тийм утгатай байсан маа. Warren Beer-ийн одоо гэр бүлийнхэн энийг бол маш одоо хурцаар шүүмжилсэн байдаг. За тэдний хэлснээр бол нас барсан хүний цогцыг буцааж өгснөөхөө дараа ирдэг одоо барьцааны мөнгө нэгсэн захидал шиг зүйл байсан гэж ярьсан байдаг. Мэдээж гэр бүл нь бол ийм хэмжээний мөнгийг төлөх бол бодлогүй байсан. За тэгээ олон нийтийн мэдээлэлээс харахад бол мэдээж тухайн төлбөрийг хизээж төлөөгүй. Үннийг хэлэхэд Otto Warren Beer-ийн түүх бол үнэхээр ингээд аимшигтай байдлаар сүүлдээ ингээд одоо гутаанд оромжилж байгаа юм шиг ийм байдлаар төгссөн. За ингээд нэгэн цагт сэргэлэн ухаалаг эрүүл одоо залуу байсан хүн танигдхийн аргагүй болсон байдалтай их орондоо буцаж утсан. Тэгээ өөртөө хэдэн хоногийн дараа одоо нас барсан. Тэр бүхний хамгийн аимшигтай хэсэг нь гэх юм бол бид өнөөдрийн хүртэл энэ хүнд яг юу тохиолдсон гэдгийг одоо мэдэхгүй хിവэрэ байгаа явдал. За ингээд ямар ч байсан Otto Warren Beer гэдэг залуугийн талаарх deep dive хийсэн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Та бүхний бас урд нь сонсоогүй ч юм уу мэдээгүй байсан мэдээллийг энэ удаагийн дугаар хүргэсэн болов уу гэдэгт итгэж найдаж байна. Дугаараа дуустал сонсон нийт сонсогчдоо баярлалаа. За өнөөдрийн дугаартай маань TechFit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. Энэ хүртэл сонссон бол улаан өнгийн зүрх комент сэтгүүлтэйгээрээ ингээд хэдүүлээ 4 дахь өдөр нэмэлт дугаараар эргээд олзъя. Түр баяртай.